Би чамайг гүйж явааг харж байна. Би дэлхийн ертөнц бүхэлдээ гүйж байгааг харж байна. Бүгд яарч, бүгд сандарч, бүгд хаа нэг тийшээ амжиж очих гэж тэнцэнэ. Би тийшээ явах ёстой. Би ийшээ очих ёстой. Би тэр хүнтэй уулзах ёстой. Би энэ ажлыг дуусгах ёстой гэж хүмүүр дотроо давтан хийхнэ. Гэвч чи өөрөөсөө нэг удаач болов асууж үзсэн үү? Чи үнэндээ юунаас зүхтааж яваа юм бэ? Амжилтын зүг, мөнгөний зүг, хайрын зүг гүйж байна гэж итгэдэг. Гэвч би чамд хэлье. Чи ямар нэгэн зүйлс рүү гүйж байгаа юм биш. Чи өөрөөсөө зүхтааж байна. Чи өөрөөсөө айж байна. Чи чимээгүйгээс айж байна. Чи өөртөөгөө ганцаараа үлдэхээс айж байна. Нэгэн энгийн тушилт хийгээд үз. Өрөөндөө суу, хаалгаа хаа. Телевизээ унтраа, утсаа унтраа. Ном бүү унш, тамхи бүү тат. Залбирч бүү хий. Зүгээр л нэг цаг суу. Чи чадна гэж үү? 5 минут жөнгөрөөгүй байхад чи 50 бос болж эхэлнэ. Хөл чинь өөрийн ирэхгүй хөдөлж, сэтгэл чинь тавгуудж, оюун чинь дотроосоо хашгирч эхэлнэ. Ямар нэг юм хий. Радиогоо асаа. Найз руугаа залга. Цонхоор хар. Юу ч байсан хамаагүй. Зүгээр сууж босохгүй гэж тэр шаардна. Яагаад? Зүгээр л орших ийм хэцүү гэж үү? Учир нь чи хийхээ болох тэр мөчид өөрийнхөө дотоод хоосонтой нүүр тулдаг. Гаднах чимээ намдах тэр мөчид доторх чимээ улам чанга сонсогдож эхэлдэг. Чи тэр чимээнээс айдаг. Чи толгой дотроо тээж яваа тэр эмх замбраагүй галзуу ертөнцөөс айдаг. Тиймээс чи өөрийгөө үргэлж завгүй байлгадаг. Өөрийгөө мартуулах мянган сатаарл бүтээдэг. Тэд үхэл ба амьдрал шиг ялгаатай. Ганцаардал гэж юу вэ? Ганцаардал бол сөрөг төлөв юм. Ганцаардал гэдэг нь чи өөр нэгнийг өгүүлж байна гэсэн үг. Чи дотроо хоосон байгаа бөгөөд хэн нэгэн ирж тэр хоосныг чинь дүүргэхийг хүлээж байна гэсэн үг. Энэ бол байхгүй төлөв. Чи хаалга руу ширтэн, утас руугаа харна. Тэр яагаад залгахгүй байна вэ? Тэр яагаад ирэхгүй байна вэ гэж дотроо асууна. Чиний бүх анхаарал өөр нэгэн дээр төгсөгчсөн байдаг. Харин тэр хүн байхгүй учраас чи өөрийгөө дутуу, бүрэн бус мэд мэдэрнэ. Түшдэг тайгаа ардсан хүн шиг санагдана. Ганцаардал бол өвчин. Энэ бол хамаарал. Энэ бол гуйлагчны мэдрэмж юм. Анхаарал гуйна, хайр гуйна, хамт байх хүнийг гуйна. Над дээр ирээч, надтай хамт суугаач. Би өөрийнхөө дэргэд ганцаараа байж твчихгүй нь гэж дотроо гуйна. Үүнийг нэг сайн бодоод үз. Чи өөрийнхөө дэргэд байж твчихгүй байна. Гэтэл бусад хүн чиний дэргэд байхаас таашаал аваасаа гэж хүсэж байна. Хэрв чи өөрөөсөө уйдаж байгаа бол нөгөө хүн чамаас уйдахгүй гэж үү? Харин ганцаар оршихгүй бол огт өөр зүйл. Ганцаар оршихгүй бол эерэг төлөв юм. Ганцаар оршино гэдэг нь өөр нэгнийг үгүүлж, хэн нэгнийг хүлээж суuna гэсэн үг биш. Харин өөрийгөө олсон гэсэн үг. Энэ бол байхгүй төлөв биш. Харин оршихгүй төлөв. Энэ бол би хангалттай, би бүрэн. Намайг аз жаргалтай болгохын тулд хэн нэгэн заавал хэрэггүй гэсэн мэдрэмж юм. Миний аз жаргал дотроосоо бялхаж байна гэсэн төлөв юм. Ганцаардал харахгүй, харин ганцаар оршихгүй гэрлэр дүүрнэ. Ганцаар оршихуйд чи хаалга руу ширтдэггүй. Чи нүдэ анаад додгошоо хардаг. Чи чимээ аниргүйг идэлдэг. Чи эргчөдөг амдалдаг. Чамд боолт хийх хүн байхгүй. Чамтай маргалдах хүн байхгүй. Ганцаардсан хүн үргэлж зовлонтой байдаг. Учир нь гуйлагчин үргэлж зовлонтой байдаг. Чи түүнд мөнгө өгсөн ч тэр гуйлагчин хിവэрэл үлбэнэ. Ганцаардсан хүнд чи харилцаа өгсөн ч тэр гүндээ ганцаардсан хിവэрэ байна. Тэр ердөөл шимэгч мэд хамтрагчтайгаа зууралдах болно. Харин ганцаар оршихуйг мэддэг хүн бол эзэн хаан юм. Тэр бол хаан. Тэр өөрийн сэнти дээр суuna. Түүнд бусадтай хуваалцахаар тийм их баяр баясгалан бий. Гэвч тэр хариуд нь юу ч авах шаардлагагүй. Түүний хайр бол наймаа биш, бэлэг юм. Нийгэм чамайг ганцаардмал байхаар сургасан. Чи төрсөн мөчөөсөө эхлээд хизээж жинхэнэ ганцаараа үлдэж байгаагүй. Ээж чинь байсан, аав чинь байсан, багш нар чинь байсан, найзууд чинь байсан. Чи үргэлж хүмүүсээр хүрээдүүлж ирсэн. Тиймээс чи өөртөөгөө хэрхэн хамт байхыг мартчихсан. Чи олонд донтчихсан. Харин донтсон зүйл чинь чамаас холдох үед чамд таталтын шинж тэмдэг илэрдэг. Чи чичирнэ, сандарна, айн. Чи үүнийг ганцаардаж байна гэж нэрлэдэг. Харин би үүнийг донгийн таталт гэж нэрлэнэ. Чиний мансууруулагчийг чамаас булааж авсан учраас чи зовж байна. Гэвч энэ зовлон бол боломж юм. Энэ бол нэгэн хаалга. Хэрв чи гүүхээ болж чадвал, гуйхаа болж чадвал
Энэ муухай ганцаардлыг үзэсгэлэнтэй ганцаар оршихуй болгон хувиргаж чадна. Чи шархаа бадамлянхва цэцэг болгон хувиргаж чадна. Эрчим хүч нь нэг л зүйл. Дагцгүй чиглэл нь өөрчлөгдөх хэрэгтэй. Ганцаардал бол гадагшаа харах үе. Ганцаар оршихуй бол дотгошоо харах үе. Одоо энэ гэрлийг амьдралдаа авчиръя. Энэ ойлголтыг чиний хамгийн их өвддөг газар руу, чиний харигцаа руу авчиръя. Учир нь ганцаардлын өвчин яг тэнд нуугдж байдаг. Чи хоосноо яг тэнд нууж байдаг. Чи нөгөө хүнийг халахвч болгон ашигладаг. Чи дотроо чичвэрч байгаа учраас нөгөө хүнийг өөрийгөө дулаацуулах хүнжил мэд ашигладаг. Чи үүнийг хайр гэж нэрлэдэг. Үүний тухай шүдэг хүчдэг. Үүний тухай дуудуулдаг. Би чамгүйгээр амьдрч чадахгүй. Чи намайг бүрэн болгодог гэж хэлдэг. Энэ их романтик сонсогдно. Маш сайхан сонсогдно. Гэвч чи үнэндээ юу хэлж байгаагаа нэг удаа ч болов шинжиж үзсэн үү? Чи нэг эмэгтэйд би чамгүйгээр амьдрч чадахгүй гэж хэлэхдээ хайр илэрхийлж байна уу? Эсвэл цөхөрсөн хамаарлаа илчилж байна уу? Хэрв чи түүнгүүгээр амьдрч чадахгүй бол тэр чиний хайртай хүн биш. Тэр чиний хүчил төрөгчийн сав. Тэр чиний толгуур таяг. Хэрв тэр явахыг оролдвол чи түүнийг явуулахгүй. Чи түүнтэй тэмцэлдэнэ. Чи түүнийг боомлно. Учир нь чиний амьд үлдэх хэсэг түүнээс хамаарч байгаа мэт санагдана. Энэ бол хайр биш. Энэ бол цэвэр мүлжлэг. Чи нэг хүнийг хэрэгсэл болгон ашиглаж байна. Чи сүнснийхээ нүхийг бөглөхийн тулд тэр нүхээр салхи эсгэр мүлээхгүй байлгахын тулд нэг хүнийг ашиглаж байна. Хамгийн эмгэнэлтэй нь нөгөө хүн ч чамтай яг адилхан зүйлийг хийж байдаг. Тэр ч бас ганцаардсан. Тэр ч бас хоосон. Тэгвэл хоёр ганцаардсан хүн уулзахад юу болдог вэ? Зам дээр хоёр гуйлагчин уулзахад юу болох вэ? Нэг гуйлагчинд гуйлгын аяга байна. Нөгөө гуйлагчинд ч гуйлгын аяга байна. Тэгээд хоёузаа аяга бие бие рүүгээ сунгана. Надад аз жаргал өгөөч гэж нөхөр хэлнэ. Надад аз жаргал өгөөч гэж эхнэр хэлнэ. Гэвч өөрт байхгүй зүйлийг чи яаж өгөх вүлээ? Нөхөр хоосон. Эхнэр хоосон. Хоёр тэг уулзаад нэгийг бүтээх гэж оролдож байна. Энэ боломжгүй. Хоёр тэг нийлээд нэг болдоггүй. Хоёр тэг нийлээд давхар тэг л уулна. Зовлон нь улам үржигдэнэ. Гэрлэхээс өмнө чи ганцаараа зовлонтой байсан. Одоо гэрэлснийхээ дараа чи хамтдаа зовлонтой болжээ. Харин зовлон ганцаараа байх дургүй, хамтрагчтай байх дуртай. Хамтдаа зовж байх үед зовлон арай дээр мэт санагддаг. Учир нь чи бурууг тохох хүнтэй болно. Харин ганцаараа байх үед буруутгах хүн чамд байхгүй. Чи өөрийнхөө дотоод муухайтай нүүр тулахаас өөр аргагүй. Гэрч ихнэр чинь дэргэд байвал ямар их тайвшрал вэ? Би түүнээс болж уурлаж байна. Тэр намайг ойлгодоггүй учраас би гонигтай байна. Би буруу эмгтэйг сонгосон учраас миний амьдрал ийм замбраагүй болсон гэж хэлж болно. Энэ бол өөрийн хариуцлагаас зүхтах гайхалтай арга юм. Харилцаа бол эгогийн хамгийн том нуугдах газар үлээ. Чи 30 жил, 40 жил хэрэлцээр байж болно. Тэр хэрүүл чамайг завгүй байлгана. Тэр тэмцэл чамайг өөрийн дотоод ангал руу харахаас хамгаална. Чи эргэн тойрныхоо хосуудыг нэг удаач болов ажиглаж үзсэн үү? Эцэг ихээ хар, хөршүүдээ хар, дэлгүүрийн дундуур алхаж буй хүмүүсийг хар. Тэдний нүдэнд хайр харагдаж байна уу? Тэнд бүжиг байна уу? Тэнд баяр ёслол байна уу? Эсвэл уйдхар хүнд харагдаж байна уу? Тэд зүгээр л бие биеэ тэгчиж байна. Тэд бие биеэ хүнд цогцос мэт чирж явна. Яагаад? Яагаад яруу найраг ийм муухай хэрүүл тэмцэл болж хуурд юм бэ? Учир нь суурь нь буруу байсан. Суурь нь айдас байсан. Суурь нь ганцаардал байсан. Чи ганцаараа байхаас айсан. Тиймээс чи харигцаа руу яаран орсон. Чамайг буцаагаад зуурахад бэлэн байсан анхны хүнийг л чи шүүрч авсан. Чи хайр руу унаагүй. Чи урхан дунсан. Чи аюулгүй байдлын харигдсан тохиролцоонд унсан юм. Би чиний нурууг маажи. Чи миний нурууг мааж. Би чамайг чиний ганцаардлаас хамгаалъя. Чи намайг миний ганцаардлаас хамгаал. Энэ ч тохиролцоо байв. Гэрч эрт орой хизээ нэгэн цагт хуурмагзал илэгдэж дуусна. Балсаар мөнх үргэлжиж чадахгүй. Учир нь чи дотроо хоосон байж дүүрэн мэд дүр эсгэж удаан чадахгүй. Эцэстээ шаардлагууд эхэлнэ. Чи яагаад намайг аз жаргалтай болгохгүй байна вэ? Чи яагаад намайг бүрэн дүүрэн болгож чадахгүй байна вэ? Гэж нэг нь асууна.
Харин нөгөө нь хариуд нь хашгирна. Гэтэл би намайг аз жаргалтай болгоно гэж бодсон шүү дээ. Тэгээд салалт ирнэ. Дараа нь шинэ хамтрагчийн ирэл эхэлнэ. Энэ машин эвдэрчихлээ. Би шинэ машин худалдаж авъя гэж бодно. Гэвч жолооч нь мөн л хуучнараа байна. Чи өөрөө хിവэрэ. Чи ганцаардлаа өөртөөгөө хамт авч явдаг. Чи эхний эмэгтэйг яаж сүйтгэсэн шигэ хоёр дахь эмэгтэйг ч мөн сүйтгэнэ. Учир нь чи хар нүх болсон байна. Чиний дотор орсон бүхэн алга болдог. Би чамайг энэ галзуурлаа зогсоогоосоо гэж хүсэж байна. Би чамайг зөв хүнийг хайхаа болиосоо гэж хүсэж байна. Зөв хүн гэж байхгүй. Чи өөрөө буруу хүн хിവэрэ байгаа цагт чамд таарах хүн бүр буруу хүн байх болно. Харин чи ганцаардсан хിവэрэ байгаа цагт өөрөө буруу хүн хിവэрэ байна. Чи эхлээд ганцаар оршихуйн урлагийг сурах ёстой. Энэ бол хайрын үндсэн хууль юм. Зөвхөн ганцаараа байхдаа аз жаргалтай байж чаддаг хүн л хамт байхдаа аз жаргалтай байж чадна. Энэ парадокс мэт сонсогдож магадгүй. Гэвч энэ бол үнэн. Хэрв чи ганцаараа байхдаа аз жаргалтай бол харилцаа чамд хэрэгцээ болж үлдэхгүй. Чамд бөглүүлэх нүх байхгүй. Чи өөрөө бялхаж байна. Чиний дотоод цэцэрлэгт хуваалцахыг хүсэх тийм их хайр ургаж байна. Чи түүнийг хүлээн авах хүнийг л хайж байна. Чи гуйлагч юм биш. Чи өгөгч болсон байна. Харин хаан хатантай уулзах үед өөр өөрийн ганцаар оршихуйн эзэн болсон хоёр хүн уулзах үед л хайр бий болдог. Тэр үед эрхчлөө бий болно. Учир нь тэд бие биедээ хэрэгцээтэйдээ хамт байгаа юм биш. Тэд бие биесээ таашаал авдаг. Тэнд зууралдах айдас байхгүй. Тэд тэнгэрт нисэх хоёр шувуу мэд. Зэрэгцэн нисн хамт боловч тустай. Ойрхон боловч эрхчлөөтэй. Гэвч тэр тэнгэрт хүрэхийн тулд чи эхлээд өөрийн далавчаа засах хэрэгтэй. Бусдад түшид зогсгоо болох хэрэгтэй. Харилцааны тадыг хагалж өөрийн оршихуйн талд харах хэрэгтэй. Чи яагаад ганцаараа байхаас тэгтлээ айд юм бэ? Чимээгүй яагаад чамайг тийм их айлгад юм бэ? Учир нь гүндээ чи өөрийгөө хинч биш гэдгээ мэддэг. Гүндээ чамд нүүр царай байхгүй, нэрч байхгүй. Чи ердөө нэгэн уудам хоосон чанар. Тэр хоосныг нуухын тулд чи озны дунд гүйж ордог. Чи харьяад ойдох газар хайдаг. Ямар нэг бүлгийн нэг хэсэг болохыг хүсдэг. Тэр бүлэг юу байх нь хамаагүй. Сүм байж болно. Улс төрийн нам байж болно. Ротари клуб байж болно. Хөж бөмбөгийн баг байж болно. Үндэстэнч байж болно. Олонний нэр ямар байх нь хамаагүй. Олонний үрэг нэг л зүйл. Тэр чамд хуурамч таних тэмдэг өгдөг. Чи ганцаараа байхдаа ердөөл нэг хүн. Харин олонний дунд ороход гинт чи бахархалд Америк хүн болно. Гинт чи сүсэгтэй Христийн шашинтан болно. Гинт чи социалист болно. Олонний бүлэг чамд баг өгнө. Харин чи тэр багийг маш чанга зүүдэг. Учир нь тэр баггүйгээр чи өөрийгөө хэн болохыг мэдэхгүй. Хоньны сэтгэл зүг хар. Хонь хизээж ганцаараа алхдаггүй. Тэр үргэлж сүрэг дунд явдаг. Биеэ бусад хоньтой шүргэлзүүлнэ. Олонний дулааныг мэдэрнэ. Тэгээд аюулгүй мэд санагдана. Би ганцаараа биш. Бид мянгаараа байна. Тиймээс бид зөв байх ёстой гэж түүний дотор мэдрэгдэнэ. Сүрэг хүнд хуурамч аюулгүй байдлын мэдрэмж өгдөг. Хэрв чон ирүүлз магадгүй намайг биш өөр хоньыг идэх байх гэж тэр найддаг. Харин арслан хар. Арслан ганцаараа алхдаг. Түүнд сүрэг хэрэггүй. Түүнд хончин хэрэггүй. Тэр өөрийн хүчийг мэддэг.